альфа нь хасах нэгтэй тэнцвүү ба энэ маань 2-р мөчийн үндэслэх юм байна. Тэгвэл косинус альфаг олооч. За тэгвэл тригонометрийн үндсээ адилтгахдаас косинус квадрат альфа нь юутай тэнцвүү байдаг юм бэ гэхээр 1-ийг хуваах нь 1-ээс асах нь 1 дээр нэмдэг нь танкс квадрат альфа. За одоо тэгвэл танксийн оронд энийг орлуулчих юм бол энэ тэнцвүү 1-ийг хуваах нь 1 дээр нэмдэг нь хасах 1-ийн квадрат буюу тэнцвүү 2-ны 1 гэсэн. За энэ дээрээс косинус альфа маань 2 талаас нь язгуур авчихаар нэмэх хасах 1-ийг хуваах нь язгуур дор 2 буюу нэмэх хасах 2-ны язгуур боторхойгоор нэр арсналаас чөлөөч гэсэн. За энд биднэрт альфа маань 2-р мөч гэсэн учраас 2-р мөч дээр косинус альфа маань хасах тэмдэгтэй байдаг. Хасах 2-ны язгуур дор 2 буюу за энэ дээрээс ингээд бидний C хариулт болж